За 20 минут баг зах зээл нээгдэх гэж байгаа. Гэхдээ сандах юм сүртэй байхгүй. Ерөнхийдөө 50 байх шиг байна. Эдэланаас эхлэх байх юм бол еврогоос эхэлцгээе. За еврогийн евро хизээс бэ гэх юм бол 6 сарын 24-нд тухайн үед 1.13 хүрсэн. Тэрнээс хойш ерөнхийдөө оргилцыг хаана байсан бэ гэх юм бол 11.14.7. Тэгээд тэрнээс хойш буцаага жоохон retract хийж байгаа. Гэхдээ та харж байгаа юм бол RSI нь ерөнхийдөө нэлээд сул байгаа. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ bear flag үргэлжлүүлэх бах. Тэгээд хэдүүл ямар байна гэх юм бол энэ RSI тэг нэг 60 мар хавцаа хүрээд ирчих юм бол эсвэл 50-аас дээш хэдүүлээ шорта буцаагаад баг зэрэгээр ингээд сэнэглээд эхэлнэ. Тэр хүртэл ерөөдөө хэдүүлээ EOS 5 гих мэт шин хувьцаанууд одоохондоо бол оролдохгүй шүү. За хажуугаар бас юу ярих хэрэгтэй юм бэ гэвэл мэдээж долларыг ярих хэрэгтэй хэдүүлээ доллар яаж ийна гэх юм бол тийм энэ ерөөдөө тренд лайн ер нь бол дээш явж байгаа. RSI нь ерөөдөө нэлийн elevated 200 хоног 50 хоногийн moving average-аас ерөөдөө тасраа явцсан. Өмнө нь бол хэд удаа ер нь бол энэ 50 хоногийн moving average-аас тасраа явсны дараа нэг correction орж ирсэн. За энэний дараа тийм ер нь бол энэ дээр нэлийн хүчтэй bounce хийгээд 50 200 хоногийн moving average-аас тасраа явчаад тэгээ буцаагаад унаа явсан. Гэхдээ та харж байгаа юм бол олон сарын хугацаагаар ер нь бол энэ бокс дотор энэ хайрцаг дотор ер нь бол манай доллар бол тэг энд ер нь бол нэлээд урт хугацааны sideways consolidation явсан. За бараг өнгөрсөн жилийн 4 сараас ахуулаад энэ жилийн 6 сар хүртэл ерөнхийдөө энэгээр ингээд дээшээ доошоо тий consolidation явсаар байгаа. Тэгээ одоо юу гэж нэ гэх юм бол саяхан таад ингээд харж ийн 2 session-ы өмнө юу болсон бэ гэвэл өмнөх resistance саяхан ер нь бол support боллоо. Энэ дээрээ ерөөхдөө bounce хийсэн. За тэгээд гол асуудал нь юу байгаа юм бэ гэх юм бол одоо өргөжлүүлээд дээшээ явах уу? Эсвэл нэг жижигхэн fake out хийх үү? Миний таамаг юу юм бэ гэх юм бол тий ер нь бол дахиад нэг fake out хийх магадлал бол байгаа. Яг гэх юм бол дүгэж саяхан Төв банк, Америкийн Төв банк гих мэтчлэн шинжиж хөрөнгө оруулалтын банкудаас ямар таамаг гарч ийна гэх юм бол нефтний үн ханш буурж байгаа. Энэгээр дамжуулаад Америкийн инфляцийн түвшин ерөөхдөө тогтворчоод ирнэ одоо буурн гэсэн юм одоох нь бол байхгүй. Тэгэхээр миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ доллар буцаагаад энэ 100 хавцаа буугаад ирэх юм бол хэдүүлээ бас өндөр багцтай хүмүүс VIP багцтай хүмүүс хэдүүлээ юу их магадлалтай юм бэ гэвэл долларын futures дээр дахиад орно. Өмнө 2 долларын гэрээ лугаа орчоод тэрнээсээ бас нэг баг зэрэг хөрхэн ашиг авч чадсан. Хувьцааны арилжаа хөрөнгө олт мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаастай тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авч байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Тэгээ одоо юу хэдүүлээ юм хармаар байна гэх юм бол нефтийг хармаар байна. За. Тэгээ нефт юу гэж байна гэх юм бол өмнөх томоохон consolidation юу байсан бэ гэх юм бол та бас энд харж байна. За, энүүгээр энэ хаваар ерөөхдөө нэлийн урт хугацааны sideways consolidation явсан. За, хэдэн сар юм бэ гэх юм бол баг өнгөрсөн жилийн 3 сараас хойш ер нь бол энүүгээр ингээд дээшээ доош явсаар байгаа. За, тэгээ энийг жоохон доош ингээд зураад үзчих юм бол дээш ингээд татчаад. За, яг энэ rectangle-аараа за, энүүгээр нэг жижигхэн fake out хийлээ. За. Энүүгээр нэг жижигхэн fake out хийсэн. Энүүгээр нэг жоохон bottom хийгээд тэгэл энэ томоохон formation яасан бэ гэх юм бол дээшээ гарч ингээд пуужиндаад straight formos. За, тэгээд ер нь бол нэг том flag харагдсан. Гэхдээ ерөөхдөө flag бол failed. За 50 хоногийн moving average дээр ингээ унчаад тэгээ одоо яаж ийнэ гэх юм бол энэ хаваар худалдаж авсан таад ингээ харж байгаа юм volume байна. За ингээ нефтний volume ингээ хараад үзэх юм бол заа. Энүүгээр зүгээр ингээ энэ бол зүгээр тогтвортой нефтний зах зээл өөдртэй байх үеэр хүмүүс энүүгээр ингээ энэ volume байна тий худалдаж авах зарах ирч тий ерөөдөө хүмүүсийн шунал айц. За тэгээд юу болсон бэ гэх юм бол хэдүүлээ бас эндээ бас хэдүүлээ зүгээр нэг хайрцаг зурчих. За ингээ стандарт volume энэ хаваар байгаа юм бол энэс дээгүүр юу юм бэ гэх юм бол хүмүүсийн шунал гэсэн үг. За тэгээ илүү их зум ин хийчих юм бол ер нь бол стандарт арилжааны дүнгээс
тасраа явцсан объем бол энэ. Тэгээд эдгээр одоо бүгдээрээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол мөнгө алдчихж байгаа. Алтан дээрээч яг адилхан, нефтэн дээрээч бас яг адилхан, алтны уурхаан дээрээч бас яг адилхан. За тэгээд энэ илүүдл дүнгээр одоо пуужиндаад явсныхан дараа хүмүүс одоо энэ хавар авсан хүмүүс одоо бүгдээрээ ер нь бол бууж өгөх ёстой. Тэрнээс тэгжээч ерөнхийдөө энэ нэг bottom гарч ирнэ. Тэгээд юу болох магадaltaй юм бэ гэх юм бол нефт одоо дахиад нэг жоохон доош явчаад тэгээд ер нь бол хүмүүс бүгдээрээ энэ хавар энэ зах зээл дээр ингээ авсан хүмүүс одоо бүгдээрээ улаан багцлуугаа ингээ харж байгаа. Муухай царайлж байгаа. За тэгтээ яг энэ нефтний futures гэрээний арилжаа нэг сүртэй явдаггүй. Юуны арилжаа их явдаг юм бэ гэх юм бол жишээлбэл энэ USO тэгээ одоо тэгсэн volume-с харагдах байна. За ерөөхдөө адилхан дүр зураг гарч ирнэ. Гэхдээ ер нь бол ихэвч retail одоо жижиглэнгийн хөрөнгө оруулагч нар USO-гоор хөрөнгө оруулалт хийдэг. Хэдүүлээ бас Strait of Hormuz-ийн үеэр эндээ хөрөнгө оруулалт хийжээд нэг хүүхэн ашиг авч чадсан. Гэхдээ маш бага дүнгээр орсон л доо. Тэгээд эдгээр яах юм бэ гэх юм бол нефтний чартаа адилхан чинь одоо ер нь бол бууж өгчтэй. Тэгээд ер нь бол жижигхэн bounce ирэх магадлалтай. За тэгээд энэ нефт ерөөхдөө ёроолцоод эхлээд за энэний араас тэгээд яах юм бэ гэх юм бол энэ алт тэ долларын одоо буцаагаад энэ долларын индексийг хэдүүлээ харцгаая. Доллар маань тэ одоо өнгөрсөн одоо энэ 6 сарын 24-өөс хойш суларч байна. Тэгээд 6 сарын 24-өөс ахуулаад таад энэ юу харж байна гэх юм бол алт маань 3900-аас буцаагаад 4100 руу өсөө явж байна. Ерөнхийдөө доллар алтны корреляц энд бол яг зүгээр шууд харагдаж байгаа. Доллар суларч байгаа учраас ерөнхийдөө алт өсөө явж байна. Тэгээд бас ерөнхийдөө нэлээд oversold байсан. Гэхдээ одоо яах магадaltaй юм бэ гэх юм бол доллар эргээд чангарчих юм бол алт бол дахиад доошо буурна. За тэгээд нефт ерөөхдөө ёроолох нэлээд дөхөж байна. Алтны ёроол бас ирэх нэлээд дөхөж байна. Тэгээд энүүгээрээ дамжуулаад юу болох магадaltaй юм бэ гэх юм бол манай энэ BCI ерөөхдөө ёроолтой хүрэх магадaltaй. Та харж байгаа юм бол энэ 200 хоногийн moving average-аас доогуур ирсэн. Энэ нөгөө ёроолтой нөгөө 200 хоногийн moving average дээр ирж байгаа нь ерөнхийдөө худлаа. Яг гэх юм бол энэ хаваар нөгөө ноогтлоо шиг зарласан. За гэхдээ өмнө хэдүүлээ хараад үзэх юм бол 200 хоногийн moving average доогуур орсон. Энэгээр бас нэг доогуур орсон. Тэгээд энэ хөдөлгөөн бол нэлээд хурц байсан л та. Гэхдээ хэдүүлээ энэ AW1 ингээ хараад үзэх юм бол 7 хоногоор аваад үзчихээ. За тэгээд ер нь бол энд айгүй хөөрхөн cup and handle гараад ирсэн байгаа. Тийм учраас манай энэ BCI позиц эсвэл AW1 futures гэрээ миний хувьд бол нэг санаа зовхон байхгүй удахгүй магадгүй ёроол нь тодорхой болоод ирчих юм бол энэ AW1 буюу BCI дээр хэдүүлээ жинтэй эргүүлээд орох ёстой. За одоо энэ бүгдийн суурийг ярьсан байгаа учраас хэдүүлээ бас одоо юу ярих юм бэ гэх юм бол энэ EUS 5 ярьцгаая. 7 хоногийн чарт байна. Тэгээд таад нь харж байгаа юм бол та тэнүүд бас сайжирч байгаа бах. Энд бол нэг sideways consolidation бол явж байна. За тэгээд хараад үзэх юм бол энд consolidation байна. 7 хоногийн чарт л ороод үзэх юм бол яг өмнөх одоо энэ боксноос ерөөхдөө гарч чадсан. Хоёр удаа энд fake out хийгээд энэгээр ерөөхдөө breakout хийгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ EUS 5 одоо буцаагаад $80 88 руу буурна. Тэрнээс хойш шийдүүлээ яах юм бэ гэх юм бол буцаагаад ийшээ жинтэй ороод тэгээд дараагийн хөдөлгөөн хаашаа заагаад байгаа юм бэ гэх юм бол 100-аас дээш 105 110 хүртэл ерөөхдөө явах магадaltaй. За тэгээд ингээ хараад үзэх юм бол өмнөх хөдөлгөөнүүдийн оргилцыг хаана байсан бэ гэх юм бол 150 120 өмнөх видеон дээр зөндөө ярьсан. Та энэ дунд бас им олон хувьцаа арилжаалмуургүй байна. Зүгээр нэг хэдэн юмыг жинтэй авмаар байна гэх юм бол удахгүй буцаагаад хэдүүлээ EUS 5 руу ороод тэгээ одоо удахгүй бас наадмын амралт гэх мэт чинь болж байгаа тийм учраас зарим та зах зээл нээлттэй байх үедээ магадгүй зарим позициудаа хаах ёстой хамгийн гол нэг технологи memory stock гэх мэтчлэн тэгээд юун дээрээ төвлөрч болох юм бэ гэвэл ерөөдөө энэ EUS 5-ыг жинтэй аваад тэгээд 8 сар хүртэл зүгээр хараад сууж болно гэсэн үг. Ерөөдөө энэ EUS 5-ын давуу тал нь юу юм бэ гэх юм бол зургийнхаа дагуу нэлийн тодорхой явдаг. За тэгээд ер нь бол бүгдээрээ миний контентыг шинжилгээд өгнөлт Европын талаар мэдж байгаа юм бол зөндөө хангалттай харсан юм бол Европ эдийн засаг ер нь бол зүгээр хог болж байгаа юм. За окей. Технологийн хувьцаанууд ярихаас өмнө хэдүүлээ SPY ярьчих. SP 500 саяхан ерөөхдөө нэг жижигхэн flash crash хийгээд тэгээд ер нь бол буцаагаад энэ 50 хоногийн moving average дээрээ support авч чадсан юм байна. Ер нь бол SP 500 гайгүй харагдаж байна. Ер нь бол дахиад
өсөх потенциал бол S&P 500 дээр байна. Тэгээд үлээ харцгаая. Хоп. Тэгээ хавард явах магадaltaй юм бэ гэх юм бол баг энэ 700 хэд хүртэл явах потенциалтай. Тэгээд ер нь бол энэ потенциалыг хараад үзэх юм бол 6.5-аар харж болно. QQQ яг S&P 500-тай адилхан царайлаг харагдахгүй тий. Энэ баг нэг double bottom юм шиг харагдаж байгаа юм бол энэ арай өөр тий. Энэ бол нэг triangle wedge нэгдүүлээ ингээд харж болно. Тэгээд энэ удахгүй дээшээ юм уу доошоо явах юм уу шийдвэр гарнаа. Тэгээд магадгүй энэ 7 хоногт хэдүүлээ QQQ-гийн позиц SP SPY позицээрээ солих магадлал яагаад гэх юм бол тий энэ янз бүрийн технологи, memory, AI хувьцаанууд ер нь бол жоохон хүчээ алдчих юм бол өсөлтөө авчрахгүй бол хүмүүс ерөөхдөө төвчээрээ алдчихдаг. Та энэ бол бас төвчээрээ алдах гэж байгаа зарим хүмүүс байгаа. Тэгээд бид нартай яг адилхан ерөөхдөө төвчээрээ алдаад өөр сектор руу rotate хийдэг. За тэгэхээр хаашаа rotate хийдэг юм бэ гэх юм бол жишээлбэл XLU байна. Та тийм харж байна. Технологийн хувьцаанууд саяхан ер нь бол XLU ёроолтоор 43-оор хүрсэн тэрнээс хойш ерөөхдөө баг зэрэг ингээд доктортой дээшээл явчлаа. За эсвэргээр Dow Jones тэ санаа зовох юм ерөөсөө байхгүй ингээл дээшээ яваал байна. Тэгээ энэ дээр сүртэй нэг хийх юм байхгүй. IWM Dow Jones шиг хүчтэй биш бол биш. Гэхдээ ерөөхдөө манай позициудын дунд хамгийн хүчтэй юу юм бэ гэх юм бол бидний одоо хоёр дахин leverage-тэй Dow Jones-ийн позиц байгаа. За тэгээд нэмээд энэ AVGO ер нь бол уналтаасаа буцаагаад сэргэж जैन та харж байгаа юм бол өмнөх 5 дахь өдөр нэлээд хурц унсан. Одоо маркет дөнгөж сая нэгтлээ. Тэгээд ингээд буцаагаад ногоон болж эхэлж जैन. Nvidia бас ер нь бол өнөөдөр жоохон ногоон байна. Micron буцаагаад 1000-аас дээш гарсан. Гэхдээ яг авах уу яах уу гэх юм бол яг сайн мэдгүй маргааш хүртэл хэдүүлээ хүлээ. Service now бас ингээд өсөж जैन. Тэгээд өнөөдрийн school community дээр нэг тусдаа видео тавьсан. Xpeng буюу хэдтийн автомашины салбарын шинжилгээ оруулсан байгаа. Тэгээд манай Meta ер нь бол өнөөдөр хальт ногоон байна. Microsoft бас баг зэрэг ногоорж байна. Ганцхан энэ хувьцааг хэдүүлээ жоохон харах ёстой. Энийг нэлээд жинтэй нэмсэн чинь ерөөдөө жоохон бууралттай байх шүү. Гэхдээ ер нь бол яг энэ sideways consolidation flag дотроо явж байгаа учраас одоохондоо бол урчлаад паниктаад энийг зарах юм байхгүй. За энэ алтны хувьцаануудаас арай хоол байсан дээр байх одоохондоо та харж байгаа юм бол Meka Metals те энэ 9 центээс 12 цент руу явчлаа. Matsa 5.5 центээс 7 цент хүртэл явчлаа. Энэ зүгээр нөө алтны өсөлтөөс болж байгаа. Тэгээд энэ алт яах магадaltaй юм бэ гэх юм бол буцаагаад ингээ буурч эхэлж байна тий. Доллар чангарчих юм бол энэ алт буцаагаад унана. Тийм учраас хэдүүлээ энэ геополитик юм уу тогтворчаад ирээд ерөнхийдөө яг хаашаа явах гэдэг юм бэ тодорхой болсныхын дараа ер нь бол алт руу жинтэй орно шүү. За зах зээл нэгдсэн байна. Тэгээд өнөөдрийн тий өнөөдөр бол нэг сүртэй арилжаа гэсэн байхгүй манай багц бол тий хэвээрээ үлдэж болно. За тэгээ маргааш уулзъя. Бай бай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.